Бүгд найрамдах Бурайд улс нь баялаг үзмэр бүхий олон музейтэй. Тэдгээрийн дотроос хамгийн үзүүртэй нь Хосгүй өнд 45,000 гаруй үзмэртэй Бурайдын түүхийн музей юм а. Та тус музейд ирснээр Хүннүүгийн түүхэнд хамаарах археологийн дурсгал, мөн хүрэл, төмрийн үе олдуруудтай танилцах боломжтой. Хангаалгын нэрмжид Бурайдын түүхийн музейгээс та тус улсын түүх, урлаг соёлтой танилцах боломжтой. Цамын хувцас, багны цуглуулга, гисэр туйлсын гар бичмэл, Орос орнд ном анхлан хэвлэгч Иван Фёдоровын 1580 онд хэвлсэн Острогийн Библи гээд Хосгүй үнд бүтээлүүдэнд хадгалагдаж байна. Мөн 17 дугаар зууны Төв Азийн хийгээд төвдийн урлаг соёл шинжлэх ухааны томоохон дурсгал болох төвдийн анагаах ухааны атлас буюу нэвтэрхий талны хулбартай танилцах боломжтой. Улаанбаатар хотын төв Арбат гудамжинд байрлах хотын түүхийн музейд заавал зочлоорой. 1879 онд баригдсан худалдаачин Иван Плигатович Голдобины гэр байшинд уг музей байрладаг юм. Өнөөдөр тус музейд авьяаслаг залуус цуглан уран бүтээлийн удирдлагыг зохио явуулахаас гадна сар бүр шинэ үзэсгэлэнгээр үзэгчдэд бэлэг барих уламжлалт өгчээ. Улаанбаатар хотын түүхийн музей нь Ленины гудамжны төвд байрладаг. Тус музейг 2001 онд худалдаачин алтныг хайгуулж, сайн үйлстэн Иван Голдобины байшинд нүүлгэн шилжүүлж нээсэн байна. Музейн танхимуудаас Улаанбаатар хот анх дээдүүд буюу Верхний Удинск нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Мөн хэн үүсгэн байгуулсан болохыг нь мэдэх боломжтой. Мөн хувьсгалын өмнө хийгээд зөвлөлт засгийн үеийн Улаанбаатар хотын эхний амьдрал ахуйтай танилцаарай. Тус музейд үзмэр, гэрэл зураг, эд өгүүлгийн дурсгалуудаас та хотын иргэдийн эрхэлж байсан аж ахуй, тэдний амьдралын хэм маягийн талаар их зүйлийг мэдэж авах боломжтой шүү. Зүүн Сибирийн тэргүүлэгч музейнуудын нэг болох Сампиловын нэрмжит урлагийн музей нь мөн л Улаанбаатар хотын төвд байрладаг. Тус музей 1944 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр сан хөмөргөт нь уран зураг, гоёл чимэглэл, уран баримтлалын 10,000 гаруй сод бүтээлүүд хадгалагдаж байна. Айвазовск, Шишкин, Коровин, Хуинжи, Рерих зэрэг алдарч зураачдын бүтээлтэй танилцах боломжийг Сампиловын нэрмжит урлагийн музей танд олгох болно. Мөн орон нутгийн уран бүтээлчдийн уран зургуудыг үзэн сэтгэлээ баясгах боломжтой. Бурайдын бүх урлагийн музей болон уран зургийн галерейнуудыг зохицуулах тулгуур төв хэмээх хүндтэй үргийг тус музей хүлээдэг байна. Лев Бардамовын нэрмжит уран зургийн галерей нь хотын оршин суугчид болон зочид жуулчдын очих дуртай хувийн музейнуудын нэг билээ. Тус музейн сан хөмөргөн нийт 65,000 гаруй уран бүтээлээс бүрддэг. Голчлон Бурайдын нэрт зураачдын оюуны өв болсон хэдэн мянган бүтээл хадгалагдаж байна. Түүнчлэн хувьсгалын өмнөх үеийн буюу дээдүүдийн худалдаачдын үлдсэн Хосгүй үнд ховор номнуудтай танилцах боломжийг тус музей танд олгох болно. Соборная гудамж холгүй Лев Бардамовын галерей музей байрладаг. Хувийн жижиг цуглуулгаас эхэлсэн тус галерей нь одоо мянган үзмэр, эртний газрын зураг, дээдүүдийн оршин суугчдын эд өгүүлгийн зүйлс, ховор ном, Бурайдын зураачдын бүтээлүүд зэрэг баялаг сан хөмөргөтэй том музей болжээ. Орос улбаны улсын хамгийн том задгай музейнуудын нэг бол Улаанбаатар хотын өвөр байгалийн арт түмнүүдийн угсаатын зүйн музей юм. Тус музейд ирснээр ивенкууд, соётууд, байгаль нуурын хоёр эрэгт аж төрөх бурайдууд зэрэг уугуул, Орос, Казак, хуучин мөргөлтнүүд зэрэг суурьшмал ардууд хэрхэн амьдарч байсантай танилцах боломжтой. Анхны үзмрүүд нь Хор Сибирийн районы Николская сүм болон Селенгер районы Тамчины дацангийн Диважин дугуйн байжээ. Эдгээрийг 1968 онд нүүлгэн тус музейд авчирсан байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид баялаг түүхийн гэрч болсон цөөн хэдэн музейн тухай танилцууллаа. Дараагийн дугаараараа Бурайдын бусад музейн тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.